Сайн байцгаана уу? Эмзөөч нарт зориулан бэлтгэж буй цуврал танилцуулах хичээлийн эхний дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн дугаараар Франц улсад үйлдвэрлэгдсэн эмэгтэйчүүдийн өтрээний бичил орчныг тэмцвэржүүлэгч Генофилос бэлтгэлийг танилцуулахаар бэлтгэлээ. За юуны өмнө бичил биетийн талаар ойлголт авах зүйтэй байх. Яг энэ презентацийн слайд дээр харагдаж байгаа шиг ерөөсөө бичил биетүүд маань бидний бүхэл салстын гадаргууг бүрхэж байдаг бичил орчин бөгөөд тодорхой өвчлөлүүдээс хамгаалах болон өөр маш олон төрлийн үүргийг гүйцэтгэдэг байх нэ. За манай Генофилос бүтээгдэхүүний хувьд Дүдэрлэгийн бактери хэмээн олон танигдсан бичил биет маань өөрөө өтрээний эрүүл мэнд болон тав тухтай байдлыг хадгалахад орлуулшгүй үүрэгтэй. Эрүүл эмэгтэй өтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулгадах бөгөөд тэдгээр бичил биетүүд өтрээний орчинг хамгаалж идэг онцлогтой байдаг аа. За өтрээний бичил орчингийн талаар ярьж байна тийм ээ. Тэгэхээр хэвийн үед өтрээний 1 грамм шууралд 100,000 орчим бактери байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай ням буюу лактобактери байдаг. Өтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд өтрээнд байшиж ингэснээрээ өөрт нь одоо эрүүл байх ач холбогдолтой байдаг байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө сүүний хүчил өөрөө ялгарч байгаа учраас өтрээний орчин хүчлэлэг байлгадаг байх нь байна. За тэгээ хоол тэжээлийн болон гаднаас нөгөө ням бактери өвчлөл үүсгэгч ороод ирэхэд маань тэнд нөгөө өөрөө тэмцэл бий болж идэг буюу за дараагийн дугаарт нь бактерийн өөрийн дарангууллыг бас нөхцөлдүүлж өгч идэг байх нь. За өтрээний бичил орчин алдагдах шалтгаануудад юу ордог юм бэ тийм ээ? Тэгэхээр өтрээний бичил орчны алдагдал нь дараах шалтгаануудын улмаас үүсч болдог байна. За хэдүүлээ слайдаа харцгаая. Нэгдүгээрт нь антибиотикийн зохисгүй эмчилгээ. За дараагийн дугаарт нь тампоны хэрэглээ, сарын тэмдэг их хэмжээгээр ирэх, өтрээ болон бэлэг эрхтэн орчмыг хит их угаах. За мөөгөнцрийн эсрэг бэлтгэлүүдийг давтан хэрэглэх, өөрөөр хэлбэл дахилтад мөөгөнцрийн халдвар авсан тохиолдолд энэ маань өөрөө давтан хэрэглэх шаардлагатай болоод идэг тийм ээ. Тэгэхээр нөгөө буруу эмчилгээ хийгдснээс эсвэл эмчилгээгээ дутуу хийсэнтэй уялддаг байна. За дараагийн дугаарт нь архаг, өвчлөл, эмгэгүүд. За тэгээ чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд өтрээ хураашхад нөлөөлдөг. Мөн түнчлэн стресс зүртгэх, дархлаа дарангуулагдах, дааврын өөрчлөлт гэх мэт тодорхой шалтгаануудын улмаас бичил орчин маань алдагддаг байна. За тэгвэл өтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд эмэгтэй танд, бүсгүй танд ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бэ гэхээр өтрээнээс эвгүй үнэр гардаг, захтандаг, хорсдог, өтрээ хураашдаг, өтрээний шүүрэл ихсэх гэх зэрэг ийм шинжүүд илэрдэг байх нэ. За тэгэхээр эмэгтэйчүүдийн үргэлжлэлт өвчний тухай бас дуртай цаашаа явъя. Тэгэхээр ерөнхийдөө бол үргэлжлэл бол хурц болон архаг хэлбэртэй байдаг. Хурц үргэлжлэл маань өөрөө хурдан хугацаанд явагдаад халуурах ба бүх бие сулраад өөрөөр хэлбэл шинж тэмдгүүд маань цочмогоор өөрөө гарч эхэлдэг байх нь. Эсвэргээрээ архаг үргэлжлэлийн үйл явц бол удаан, нэг намжиж, нэг хурцддаг. Хэрвээ хурц үргэлжлэлийг сайн эмчлэхгүй бол өөрөө архаг шилждэг байх нь. За тэгэхээр эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үргэлжлэлийг таньж мэдэх бол мэдээж хэрэг хялбар байдаг тийм ээ. Хөвлийн хэсэгт гинт өвдөлт өгнө, ууц нуруугаар өвдөнө, сарын тэмдгийн мөчлөг алдагдана, бэлэг эрхтэн захтана. За эвгүй зүйл тий эвгүй үнэртэй, эвгүй өнгөтэй тийм эдэм цэрхэг тийм ялгадас өтрэнээс ялгарх зэрэг нь дандаа бэлэг эрхтний үргэлжлэлийн шинж тэмдэг байдаг. Түүнчлэн энэ үргэлжлэл маань өөрөө цочмогоор эхэлсэн ч бай, архаг явцтай ч бай, бас халуурч бие сулраад халуурч бие суларч болдог гэсэн үг байна. За дараагийн дугаарт нь хэрвээ эмэгтэй хүн бэлэг эрхтний үргэлжлэл өвчнөөр өвдөж байсан, ялангуяа зохих ёсоор нь буюу нөгөө бүрэн зөв эмчилгээгээ хийлгэж чадаагүй бол маш осолтой байдаг. Тэгэхээр статистик мэдээнээс үзэх юм бол умайн дайврын үргэлжлэлт өвчнөөр өвчлсөн 5 эмэгтэй дотмын нэг нь үргүй болдог гэсэн юм аимшигтай статистик тоо баримт байт юм байна. За өөр бусад одоо боломжит үр дагавар нь жирэмсний тэлтийн хүндрэл, наалтцын өвчин болон хүмүүс одоо сайн мэддэг тийм ээ хорт хавдар гэх мэтлэнгийн өвчнүүд үүсэх магадaltaй байдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө гарч байгаа шинж тэмдгийг охтууд маань, эмэгтэйчүүд маань ер нь бол нөгөө тоолгүй орхиж болохгүй одоо юу гэдгийг доошоо өнгөтэй юм гараад байна тий эмэгтэйчүүдийн эмчнэр дээр ямар нэгэн байдлаар очдоггүй за ингэсэж байгаа гайгүй болчдөг байх ч гэдэм үү ингээд хаяа явцдаг тийм ээ ханга цангаасаа болоод гэтэл энэ нь өөрөө эцсийн үр дүндээ
одоо эмэгтэй таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх маш их аюултай байдаг бахнэ. Тэгэхээр энэ дэр маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа өөрөө одоо эмэгтэй хүний бэлэг эрэхтэн цаашлаад сав гэдэг маань өөрөө таны одоо үр хүүхдэд төрүүлэх цаашлаад амьдралын хамгийн чухал физиологийн асуудлууд явагдаж байгаа учраас маш сайн анхаарч үзэх хэрэгтэй байдаг. За дараагийн дугаарт нь мөөгөнцрийн гаралтай өвтрийн өрсөл. Тэгэхээр нөхөн үржихэн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог эмгэг бөгөөд мөн адилхан өвтрийнээс эдэм цэрхэг ялгац гарах, гадна бэлэг эрхтэн өвтрийн үүдвч хэсгээр захтнах, улайх зэргээр шинж тэмдгээр илэрдэг. За мөөгөнцөр хэмээн нэрлэгдэх бичил бит маань хэвийн үед бол мэдээж хэрэг бас адилхан одоо хэвийн микрофлораагаар агуулгадаж болох боловч ямар нэг эрсдэл хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч олшроод өрөвсөл үүсгээд эхэлдэг байна. За тэрэнд нь мөн одоо дээр дурдсан антибиотик эмчилгээ, жирэмслэгээс хамгаалах дааврын бэлтгэлтэй эм, тариа, суулгац гэх мэт умайн хүндийн ерөндөг спермицид, биеийн ерөнхий эсрэг хүчил тархлаас бол жирэмслэлт, чихрийн шижин, бэлгийн харьцаа зэргийн дараанаас мөөгөнцрийн гаралтай өрөвсөл авч болдог байна. За энэ мөөгөнцөр гэдэг энэ халдвар мөөгөнцрийн гаралтай өвтрийн өрөвсөл маань өөрөө дахилтад өрөвсөл дийлэнхэн тохиолддог. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн 75% нь амьдралдаа ядаж нэг удаа халдвар төрсөн байдаг. За дахилтад мөөгөнцрийн тохиолдол бол 30% байдаг. Эмэгтэйчүүдийн 5-8% нь жилд доотлол нь 4 удаагийн дахилттай буюу маш олон удаагийн дахилт өгдөг юм байна. За тийм үү дахилтаас энэ мөөгөнцрийн халдварын мөөгөнцрийн гаралтай өвтрийн өрөвслээс урьдчилан сэргийлэхэд азолын бүлгийн эмчилгээ өөрөө хүч хөрөхгүй байна л да. Ингэснээр эмэгтэй амьдралын чанарт нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн бэлгийн хамтрагчтайгаа бас үүсгэсэн харилцаанд яг эндээсээ тулгуурлаад маш их асуудлууд гардаг. За дараагийн дугаарт нь бактерийн гаралтай өвтрийн өрөвсөл. За бид нар ерөөсөө дандаа нэг л зүйлийг яриад байгаа тийм ээ. Эрүүл эмэгтэй өвтрэнд мэдээж хэрэг олон төрлийн ням байдаг. За хэвийн микрофлорууд ч гэсэн байдаг. За эдгээрийн хоорондох нөгөө баланс өөрөө алдагдаад эхлэхээр энэхүү эмгэг үүсдэг ба бэлгийн замаар дамжих халдвар биш гэдгийг та бүхэн маань сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хэвийн бактери маань өөрөө гаднаас орж ирсэн нянгийн тооноос илүү олон байж илүү их одоо хүч үзүүлж илүү их одоо тэрний эсрэг дарж өрөвслийг үүсгэхгүй байх чадвартай байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ бактерийн гаралтай өвтрийн өрөвслийн гол шинж бол өвтрийнээс ялгарал гарах. Нөхөн үржихийн насны эмэгтэйчүүдэд өвтрийн ялгарал гарах үндсэн шалтгаан бол бактерийн гаралтай өвтрийн өрөвсөл өөрөө болдог. За ингэснээрээ цайвар өнгийн загсны төс дүмнэртэй ялгац гардаг. Ялангуяа бэлгийн харьцааны үед илүү их унагддаг. Илүү их одоо юу гэдэг нь одоо огтод ч гэдэм үү тэрнээсээ болж эвгүй байдалд орчт юм уу ингээд нөгөө бэлгийн хамтрагчтайгаа ч гэсэндээ таагүй харилцаанд орчт юм ингээд урган гарах одоо хортой үр дагаврууд нь маш их жижиг юм шиг боловч дандаа юм маш олон хортой үр дагаврыг дагуулж явж идэг. За тэгээ өвтрэнээс гарах энэхүү ялгарлын хэмжээ нь биений эмэрсний дараа бэлгийн харьцааны дараа нэмэгддэг. Ихэнх эмэгтэйд захтнах, хорсох завьар бол илэрдэггүй. Яг нөгөө ялгац гарах шинжээр илэрдэг. Нянгийн гаралтай өвтрээний өрсөлтөд олон эмэгтэйд бас ямар нэгэн завьар илэрхгүй байж болдог. Гэхдээ л нөгөө нэг одоо завьартай шинж тэмдгүүд нь бол байгаад тахнэ. За бактерийн гаралтай өвтрээний өрөвслээр өвчлсөн тохиолдолд жирэмсэн үед бол маш одоо хүндрэл учрах эрсдэлтэй. За өөрөөр хэлбэл бутуу төрөх, ураг золбох, хүүхэд багжинтэй төрөх, жирэмсэн үед ургийн хальс нь өрөвсөх, ураг халдварлагдах, төрсний дараа умаа өрөвсөх зэрэг маш одоо олон хор уршигыг дагуулж идэг байх нь. За эмэгтэйчүүдийн ямар нэг ажилбар хийлгэсэн эмэгтэй нянгийн гаралтай өвтрээний өрөвслийн эмчилгээгүйгээс халдвар нь умаа, өндгөвч, дайвартан тархах аюултай. За бас энэхүү эмэгтэй одоо ихэд хэвээ тохын халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох үед халдвар авах эрсдэл өөрөө өндөр болж идэг. Нянгийн гаралтай өвтрээний өрөвсөл дахин давтан илрэх магадлал өндөртэй байдаг бөгөөд эмчилгээнээс хойш 3 сарын дараа дахилт өгдөг буюу дахиад илэрдэг. Тэгэхээр энэ тохиолдолд антибиотик эмчилгээг давтан хийгээ явдаг байна.
За бактерийн вагиноз гэж байгаа тийм ээ. Бэлгийн эрсдэлтэй амьдралтай бүлэг 50-60% тохиолддог. Хүтрээний ялгарал ихсэн эмэгтэйчүүдийн 20-30% тохиолддог. 3 эмэгтэй нэг нь амьдралдаа дор хаяж нэг удаа янгийн гаралтай хүтрээний үрвслээр өвчлсөн байдаг гэсэн юм та баримт байдаг. Жирэмсний үеийн өвчлөл бол няраа эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болох нь олон судалгаагаар тогтогдоод байгаа. Тэгэхээр антибиотик эмчилгээний дараа 2.7% тахилттай байдаг байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бактерийн вагинозын шалтгаан бүрэн тодорхойгүй. За бүрэн эмчилгээ ерөнхийдөө бол бүдэг бадаг. Ихэнх эмэгтэйчүүд одоогийн эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээ болон үр дүнд нь сэтгэл хангалуун бас байдаг гэсэн. Тэгэхээр яах вэ гэхээр ерөөсөө л бактерийн гаралтай хүтрээний үрвсэл, мөгөнцрийн гаралтай хүтрээний үрвсэл зэргийн үед та бүхэн маань азолын бүлгийн эмнүүд нөгөө антибиотик эмчилгээнүүдийг хийхийн хажуугаар давхар заавал хүтрээний бичил орчны тэнцвэржүүлэгчийг заавал хэрэглэх шаардлагатай болоо авчиж байгаа. За одоо миний саяны яриад байгаа хэсэг маань энэ слайдн дээр илүү их харагдаж байна. Тэгэхээр нөгөө хамгийн дээдлийн зурган дээр харагдаж байгаа хүтрээний бичил биетүүд маань хэвийн тоош хэрэгтэй хэвийн байжснаа ийм хоол тэжээл удамшил орчин за юуны ч нөлөөгөөр бай хамаагүй ямар нэгэн байдлаар хэвийн микрофлорууд маань үрвсээд эхлэнгүүт нөгөө хэвийн микрофлорын тоо багасаад нянгийн тоо ихсээд баланс нь өөрөө алдагдчихдаг. Яг ингээд баланс нь алдагдаад байж тал халдвар ороод ирдэг. Бактерийн халдвар байж болно, мөгөнцрийн халдвар байж болно. За тэнгууд ингээд бүр ингээд өвчлөл өгөөд мөгөнцрийн гаралтай хүтрээний үрвсэл эсвэл бактерийн гаралтай хүтрээний үрвсэл маань ингээд бүрэн үүсчихсэн тийм ээ өвчин маань. Тэнгууд эмчилгээ хийдэг. Азолын бүлгийн эмчилгээ тийм ээ антибиотик эмчилгээ шаардлагатай эмчилгээнүүдийг нь хийдэг боловч эргээд нөгөө нэг хэвийн байдалтай очиж чадсангүй тийм ээ энэ зурган дээр харахад сум байхгүй буюу эргээд хэвийн байдалтай очиж чадсангүй өөрөөр хэлбэл тухайн эмчилгээ хэрэглэсэн эмэгтэйд ч гэсэндээ үр дүн нь өөрөө тодорхой бус байгаа даа. За тэгтэл дараагийн зурган дээр харъя тийм ээ өвчлөл ийм хоол тэжээл удамшил орчин гэдэг нөгөө нөхцөл хүчин зүйлсүүдээр үүсгэгдлээ хэвийн микрофлорын тоо багасангуйтал нь халдвар очиж улам их өвчлөлийг үүсгэлээ. За ингээд яг нөгөө өвчний онш маань тодорхой болоод үрвсэл маань өөрөө явагдаад эхлэнгүүт антибиотик эмчилгээ хийсэн хавсраад хүтрээний бичил орчин нөхөн сэргээх буюу генофилус эмчилгээ хийсэн чинь буцаад яг нөгөө хэвийн орчинд хүтрээний хэвийн орчин маань буцаад эргээд яг өөрийнхөө төрлөх байдалтай орчиж гинэ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө эмчилгээ дутуу орхихгүйгээр заавал ингээд хүтрээний бичил орчин тэнцвэржүүлэгчийг заавал хэрэглэх хэрэгтэй гэсэн үг байна. За энэ слайдн дээр ерөнхийдөө нийт 31 эмэгтэйд 21 хоногийн турш хийсэн хүтрээний хэвийн орчны анализыг бол харуулж байна. За бараг нөгөө баланс нь илүү өндөр болоод хэвийн микрофлоруудын хэмжээ илүү өндөр түвшинд гараад ирсэн. Тэгэхээр эмчилгээний үр дүн бол маш сайн байсан бахнэ. За дараагийн дугаарт нь энэ слайдн дээр болохоор за нөгөө үүсгэгч хүчин зүйлүүдийг нь бичсэн тийм ээ. Эмийн гаралтай буюу жирэмснээс хамгаалах бэлтгэл мөгөнцрийн эсрэг эм гормонууд хэрэглэлээ. За амьдралын хэм маягаас болохоор арх тамхины хэрэглээ, бэлгийн буруу зуршил, стресс тийм ээ. Усын спортоор хичээлэгч гэдэг юм уу магадгүй нөгөө бассейнасаа өөрөө халдварлалт авч болно. За сарын тэмдгийн бүчлэг алдагдах, сарын тэмдэг хэмжээтэйгээр ирэх, за жирэмсэн үед төрсний дараа цэвэршилтийн үед гэх мэтлэн сөрөг нөлөөллөөр хүтрээний хэвийн орчин алдагдаад ашигтай бактери маань өөрөө устдлаа. Тэгэхээр эмчилгээг дутуу ивэл дахилт өгөх магадaltaй. За эсрэгээр эмчилгээг антибиотик эмчилгээгч бүрэн хийгээд эсвэл яг генофилус буюу хүтрээний хэвийн орчныг тэнцвэржүүлэгчийг хэрэглэснээрээ буцаагаад нөгөө хүтрээнийхээ орчныг хэвийн болгож сэргээж чадаад байгаа. За дараагийн судалгаан дээр болонгод Франц дахь клиник туршилтыг харуулж байна. 2018 онд хийгдсэн нийт 33 эмэгтэйг судалгаанд хамруулсан 4 хоног тутамд нэг таблеткаар буюу удаан үйлчилгээтэй генофилус шахамлыг сонгон хэрэглэсэн байх нь 3-7 хоногийн турш хэрэглэсэн. За хэрэглэж эхлэхийн өмнө улаан буюу ерөөсөө нөгөө тэнцвэрт орчин байхгүй болсон хэвийн микрофлоруудын тоо нүрээ алдагдсан, нянгийн тоо нь илүү давмгаалсан байсан байна. За эсрэгээрээ 2 дахь харьцуултын дараах зурган дээр болонготлоо нянгийн тоонд багасаад маш бага хувьд эзлээд ерөөсөө эсрэгээрээ дийлэнх жингэн олонгод хүтрээний хэвийн бичил орчин байна өөрөө эзэлсэн ийм зураглал харагдчихэв. За генофилус бол хэвийн бичил биетнийг нөхөн сэргээх үйлдэлтэй амьд биологийн эмчилгээний бүтээгдэхүүн анхдагч хэсэг агуулсан гайхамшигтай инновацийн шин шинэлэг бүтээгдэхүүн байна.
За тэгэхээр генофилус бүтээгдэхүүн маань өөрөө хоёр төрөл байгаа. Хамгийн нэгдүгээрт нь буюу удаан үйлчлэгээтэй 4 хоногт нэг удаа хийдэг 1 грамм ашигтай бактерийг агуулсан генофилус шахмал байгаа. За тэгэхээр энэ гайхамшигтай biz түрүүн өмнөх слайдн дээр инновац шингэсэн гайхамшигтай бүтээгдэхүүн гэд хэлжсэн. Энэний ялгаанууд эндээ харагдаж байна тийм ээ. Ерөөсөө 4 хоногийн турш концентрац нь нэгэн жигд өөрийгөө хадгалагдчихсэн гэсэн үг байна. Тэгэхээр та 14 хоногийн хугацаатай өглөө оройдоо капсулыг хэрэглэсэн 4 хоногийн буюу удаан хугацааны үйлчлэлтэй генофилус шахамлыг хэрэглэсэн хоёрт эмчилгээний ямар нэгэн байдлаар одоо зөрүү бол гарахгүй яг адилхан болоо явчихсан. За тэгэхээр генофилус шахамлыг хэрэглэлээ өтрээний хэвийн орчин алдагдаад генофилус шахамлыг хэрэглэлээ бион алдц үүсчдэг тийм ээ. Өөрөөр хэлбэл нэг өтрээний ханд очиод айгуу сайн бэхлэгдчихэж гэсэн. За 8 цагийн дараа болонгод өтрээний сарстыг ингээ бүр бүрхэж гелен матриц үүсгээд орчиж байгаа. За 96 цагийн дараа болонгод идэвхтэй найрлага нь өөрөө тэндээ үлдээд бусад одоо яг илүүдэл гадагшлах хэсгүүд нь гадагшилж идэг ийм одоо гайхамшигтай бичил орчныг тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүн байна. За дараагийн дугаарт нь генофилус бүтээгдэхүүнээр нийт эмэгтэйчүүдийн 60% нь эмчилгээ хийлгэснээс хойш 6 сарын турш дахилт өгөөгүй. За тэгэхээр өвтрээг хамгаалдаг хэвийн бичил битнийг үүсгэх нь хуурайших, бие засгад хүндрэлтэй байх, таагүй мэдрэмжүүдийг арилгах нь таагүй шинж тэмдгүүдийг аягүй сайн ингэж арилгаж бүсгүй танд, эмэгтэй танд илүү их юм одоо эрүүл орчныг, эрүүл байдлыг, эрүүл биеийг бэлэглэх нэ. За тэгэхээр дараагийн дугаарт нь ерөөсөө л нөгөө энэ презентацийн дээр хэлэх гээд байгаа санаа маань болохоор бусад яг нөгөө эмэгтэйчүүдийн бичил орчныг тэнцвэржүүлэгч бүтээгдэхүүн бол маш олон бас өрсөлдөгчийн бүтээгдэхүүнүүд байгаад байдаг. Тэгэхээр манай генофилус маань яг найрлагандаа 10-7 зэрэгтэй буюу 1 сая ашигтай бактерийг агуулсан байдгаараа бүр хол илүү тасархай илүү өндөр чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр генофилус бүтээгдэхүүнээр 12 сая хол давсан бүсгүйчүүд генофилусаар эмчлэгдсэн гэсэн юм гайхамшигтай тоо баримт байдаг. Нийт 20 жилийн турш хийсэн судалгаа байдаг 12 клиникийн туршилттай оюуны эмчийн 2 патенттай 20 гаруй шинжилгээ ухааны өгүүлэлт энэ бүтээл маань өөрөө хэвлэгдсэн GMP стандартаар баталгаажсан. За тэгэхээр та хэд маань яг энэ слайдн дээр харагдаж байгаа шиг 6 ширхэгтэй таблет болон 14 ширхэгтэй капсул бүтээгдэхүүнээс сонгоод хэрэглэнэ. Аль наас нь ч байж болно. За таблет сонгосон тохиолдолд нэгдүгээр орой хэлээ гэхэд 5 дахь орой чинь, эх 7 хоногийнх нь 2 дахь орой чинь гээд танд илүү амар. Тэгээд 4 хоногийн туршид концентрацийг нь Дүдрлэгийн бактерийнхаа концентрацийг бариад хадгалчихж байгаа. За генофилус номер 14-тэй капсулын хувьд ч гэсэндээ өдөр бүр 1 ширхэг эсвэл 1 ширхгээр 14 хоног хэрэгжилчин эсвэл 2 ширхгээр буюу өглөө оройдоо капсулаар өтрээгээр хэрэглээд өчтдөг ийм бэлтгэл байгаа. За хэрэглэх зааврын хувьд гэхээр анхаарах зүйл төр болонгууд бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө болон хэрэглэсний дараа ариун цэврийн дэглэмийг сахаж гараа сайтар угаана. Капсулыг 1-2 секундын турш усны дүрэн сайтар оргосны дараа өтрээнд гүн хийж хэрэглэдэг. Өтрээнд хийсний дараа капсул өөрөө хайлаад үйлчлэгч бодис нь ялгарна. Гэхдээ ялгарсан байлаа ч гэсэндээ генофилус бүтээгдэхүүн өөрөө үнэргүй болон толб үүсгэхгүй. За генофилус капсулыг орой унтахын өмнө хэрэглэхийг зөвлөж байна. Тэгэхээр яг миний одоо дээр хэлсэн тонгийн дагуу хэрэглээд өчтдөг. За тэгээд 6 ширхэгтэй таблет бол өөрөө 1 курс 24 хоногийн эмчилгээ болоод 1 курс эмчилгээ болоо явчихж байгаа. Номер 14-тэй капсул ч гэсэндээ мөн адилхан өглөө оройд 7 хоног эсвэл өглөөд 1 ширхгээр мөн оройд 1 ширхгээр 14 хоногийн хугацаанд хэрэглэх боломжтой. Энэ нь өөрөө бас 1 курс болоо явчихж байгаа. За хэрэглэснээс хойш мэдээж хэрэг 3 сарын дараа нас эхлээд тавтан хэрэглэх боломжтой. Гэхдээ генофилус бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш 6 сар бол ер нь ямар нэгэн байдлаар өтрээний одоо асуудал, тааламжгүй байдал, халдвар гарахгүй гэдэгт та бүхэн маань бүрэн итгэлтэй байж болно. Маш сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. За ингээд та бүхэндээ бас нэмэлт бас нэг өтрээний бичил орчноо хэвэн байлгахад туслах зөвлөгөөнүүдийг бас хэлье гэж бодож байна тийм ээ. Зөвхөн pH нь саармаг үнэртүүлэгч бодис агуулаагүй тийм интим угаалгын бодисыг хэрэглэх хэрэгтэй. Биеийн алчуураа бас зөвхөн өөрөө одоо хэрэглээ тогтмол угааж занших, арьсанд тааламжтай агаар сайн нэвтрүүлдэг дотор хувцас өмсөх, өтрээний дотор угаалгыг цэрлэх гэх мэтчлэнгээ хувийн ариун цэврийн дэглэмүүдийг бас бариул илүү зохистой гэж бодож байна.
За тэгээ баярлалаа. Өнөөдрийн танилцуулгыг та бүхэнд хүргэсэн. Төслийн албаны дарга Оюн Гэрэл та бүхэнтэй хамт байлаа. Баярлалаа.